Дархан Уул аймгийн Оросын холбооны улсын эрхэм мужийн Бараацк хоттой 2019 оны 5 дугаар сараас эхлэн Ах トゥ хотын харилцаа тогтоон ажиллаж байна. Шинэ он гарсаар тус хотын холбогдох удирдлагууд Дархан хотод дахин ажлын айлчлал хийж цаашид хамтран ажиллах чиглэлээ тодорхойллоо. Тус хотын дарга өнгөрөх оны 11-р сард Дархан Уул аймагт ажиллаж хоёр хотын бизнес эрхлэгчид хэрхэн хамтдаа хөгжих, ямар бизнес эхлүүлэх боломж байгаа талаар санал солилцож хамтран ажиллах чиглэлээр ярилцаж байсан бол өнөөдөр энэхүү ажил бодит болгохоор ажлын хэсэг Дархан Уул аймагт хүрэлцэн иржээ. 2020 оны 5 дугаар сард явагдах олон улсын үзэсгэлэнтийн худалдаанд Монголоос тэр тусмаа Дархан Уул аймгаас ямар бараа бүтээгдэхүүнүүд авах юм. За мөн одоо Дархан Бараацк хотын дарга Дархан Уул аймагт ажиллах хугацаанд хоёр засаг дарга нарын хооронд ярьсан ажлуудыг хэрэгжүүлэх, үүн дотор аялал жуулчлалыг хөгжүүлэх, за мөн одоо Бараацк хотын худалдааны төвийг Дархан хотод барьж байгуулах ажлыг газар дээр нь тодорхой байруудыг үзэж, тодорхой шийдлүүдийг гаргах, за улмаар одоо эрүүл мэнд, боловсролын салбарын ажилтан албаа хаагчдыг солилцох, туршлага судлуулах, хүүхэд багчуудаа зуны амралтаар харилцан солилцож өөрөөсдийнхөө одоо пианрын цуслангуудад амраах гэх мэтлэн ажлуудыг бол яг газар дээр нь үзэж харж холбогдох байгуул, төрийн захиргааны байгууллага болон төрийн бас байгууллагуудаа уулзалт хийгээд ингээ явах ийм төлөвлөгөөтэй ирсэн. Өнгөрсөн хугацаанд хийсэн уулзалтын үеэр ярилцаж тохиролцсон ажлуудын хүрээнд олон ажлууд хийгдэж байна. Тухайлбал сүүний чиглэлийн үнээнүүд угсардаг загвар модон байшинг Дархан руу ачуулахад бэлэн болжээ. Мөн Дархан дахь худалдааны төв байгуулах шийдвэрээ эцэслэж ирэх 5 дугаар сард Бараацкийн үзэсгэлэн худалдаанд Дарханы бизнес эрхлэгчийг оролцуулахаар болцсон байна. В прошлом году Братск и Дархан Ах トゥ хотын хамтын ажиллагааны санал бичигт хоёр тал өнгөрсөн онд гарын үсэг зурж баталгаажуулсан. Энэ хүрээндээ бид эхний ээлжинд худалдааны төв байгуулахаар харилцан тохиролцож тус ажлаа эрчимжүүлэхээр ажиллаж байна. Өнөөдөр Дарханд үйл ажиллагаа явуулж байгаа компаниудтай газар дээр нь танилцж үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүнтэй ч мөн үзэж сонирхлоо. Цаашид худалдааны төв нээснээр Монгол улс Оросын холбооны улсын худалдааны салбарт томоохон ахиц гарна гэдэгт бид итгэлтэй байна. братчанам и дарханцам. Бараацк хотын төлөөлөгчид мөн Дархан Уул аймагт үйл ажиллагаа явуулж байгаа Дархан нэхий, Эконоос Дархан савих, Боос савих, мөнх бэл хоршоо зэрэг үйлдвэр хоршооны бүтээгдэхүүнтэй танилцаж бизнес эрхлэгчтэй уулзалт хийлээ. Хоёр хотын харилцаа цаашид зөвхөн эдийн засгийн харилцаагаар тогтохгүй, багш сурагчид урлаг соёлын үйл ажиллагаагч үргэлжлэх боломжтой байна.